бирсний нүдэл. Бирс бол хамгийн хүчтэй бод. Цагаан болон хард нь тус бүр нэг бирстэй. Цагааны бирс, D1 дээр, харын бирс, D8 дээр. За бирс тэр тэмээний нүдлийн нийлбэр гэж хэлж болно үндсэндээ. Шулуун болон хөндлөн чиглэлд за мөн ташуу шугамын даваа. Цагаан дээр байрлаж байгаа юм бол цагаан шугамынхаа даваа. Хар дээр байрлаж байгаа бирс бол хар диагоналынхаа даваа. Нүн. D1 дээр байгаа бирс бол C1, B1, A1, C2, B3, A4, E3, G4, H5. За мөн босоо диагоналын даваа. Бодлоо дээр боломжтой. За мөн идэхтэй нүдийн даваа иднэ. За идэх дасгалаа үргэлжлүүлье. Бирс бол шатрын хамгийн гол дүрс. Бирсээр хвчлэн мадлах тохиолдлууд бас их бий. Тайд тосглаа. Бирс бол хамгийн олон буудлуудыг хянж чаддаг. Одоо жишээ нь хэдийн төв дээр байгаа бирс бол 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 гээд 64 буудлыг баг талын шахуу ингэж хянж ийн. Буух боломжтой, нүүх боломжтой гэсэн үг. Энэ буудлуудад энэ буудлууд дээр байгаа дүрсүүдийг идэх боломжтой. За хардлаас нь тавьтыг. Тэдрүүс H4 G4 За бирс. За энэ бирс ноёнтой аль ноёнтой үед бол ноёныг маш амархан модалдаг. За энэ хүнийг бол дараагийн хичээлээр бид нар мадны тухай үзэх болно. Дараагийн дүрс хүүний дүрс. Хүү байрнаасаа хөдлөг байгаа тохиолдолд хоёроор нүдэг. Цаашаа бол дандаа нэг нэгээр. За хүүний бусад дүрсүүдээс нэг ялгаатай тал нь бол нүүж байгаа шигээ биш хөндлөн нүд иддэг. Ташуу иддэг. Тэс ингэж биш. Ташуу иддэг. За тэгээ цаашаа нэг нэгээр нүү. За хүүний бас нэг онцлог нь бусад боднуудаас нэг онцлог нь юу гэхээр эндээс хоёроор төлөхэд бол хүүний замд нүд ингээд давж ингэж хоёроор төлөхөөр замд нь идэж болдог. За бас идэхгүй ч бас байж болно. Энийг бол тухайн байрлалаас хамаарат идэхгүйгээс өөртөө шийдэх хэрэгтэй. За цаашдаа бол ингээд ташуу идээд чигээрээ нөгөө явна. Хүүний дахиад нэг онцлог нь юу гэхээр цагаан хүү 8 дугаар шугам дээр гарах юм очих юм бол бирс, тэрэг, морь тэмээ болж болдог. Энийг бол бас тухайн байрлалаас бирс гарах нь ашигтай байна уу? Морь гарах нь ашигтай байна уу? Тэмээ гаруул ашигтай байна уу? Тэрэг гаруул ашигтай байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Хэвчлэн бол бирс гардаг. За мөн харын хүү 1 дугаар шугам дээр очих юм бол бирс, тэрэг, морь тэмээ болох бүрэн боломжтой. За хүүнүүдийн нүдлийг дахин тавьъя. Хүүний байрлал маш чухал. Хүү ухаж нүдэггүй учраас хүүнүүдийн байрлалыг маш болгоомжтой байрлуулах хэрэгтэй. Шадарт бол. Хөндлөн идэн. Чигээрээ нүд ташуу идэж болно. Дамд идэж болно. За мөн ташуу идэн 8 дугаар шугам дээр гарах юм бол бирс гарч болно. За цагаан мөн ялгаахгүй. Хоёр гэх юм бол замд идэж болно. Гэт бирс, тэрэг, морь тэмээ гарч болно. Чигээр бол төгсгөл бол хөвчлэн бирс гаргаж чадсан, хүүгээ бирс гаргаж чадсан бол хожих тохиолдол их байдаг. Хүүний бүтцээс хамааран тэрэг хүүтэй, тэрэг морьтой, тэрэг тэмээтэй хүүний төгсгөл, бирс хүүтэй, хүүний төгсгөл, ноён хүүтэй, хүүний төгсгөл гэдэг маш нарийн байдаг. Шатарт бас хоёр бирс гарч бас болдог шүү. Хүүнүүд 2-ороо, 3-ороо, 4-5 бирстэй ингэж тоглох тохиолдлууд бас хүүнүүд бирс гараад 3 бирстэй гарах тохиолдол байдаг. Тийм учраас хүүнүүдэд маш боломжтой бас хүүгээ бирс гаргахын төлөө тоглох хэрэгтэй. Хүү бол гаран дээрээсээ чигээрээ нүн. Чигээрээ 2 нүн. За мөн шууд зүгээр заавал 2 нүггүйгээр дэвч нүүж болно. Жишээ.
ингээд тэмээгээ гараад тоглох тохиолдол бас байна. За тэгээд цаашаа нэг нэгээр ингээд хамт нь идэж болдог. 8 дахь шугам, 1 дахь шугам дээр бирс дэрэг тэмээ морь болж болдог. Өнөөдрийн хичээлээр бирс хүүний нуудлыг үзлээ. Дараагийн хичээлээр ноён морины нуудлыг үзэх болно.